Ээсэн бацгаана бурхны хүү Баярбаатар байна. За энэ оюутлогоон талаар дугаарч чи гээд хичээд байх юм. Та дугаархаар яачаад байна. Би дугаархаар яачаад байна. Намоо юм болохоор модод нохоод өрдөг мод гэдэг шиг мен метига яачаал те. Сайн болохоор чам шиг юм чадахгүй зайлмаа гэдэг л те. Өндөр болчооч. За нэг тийм байна. За оюутлогын гэрээний тухайд бол тэгэл яах вэ? Нугаадах юм байхгүй шүү дээ. Дэрмийн гэрээ 2008 онд 5 хүний залуугийн амь насыг олон мянган залуучуудыг шорон элдэн хонгойн давж хийж ард түмнийг айлгаж иж байгуулсан дэрмийн гэрээ 2009 онд ч одоо 2019 оноос эхлүүлээд үрээшгээ өгчих юм яриад байсан. Одоо ч давар 29 болоо явж байна. Иймэрхүү байдалтай л байна. Тэгээ яг нь ер нь хүчтэйгийн өмнө хүчгүй буруутан шүү дээ монголчууд нь тий. Одоо бид нар чинь жижиг орон, ядуу орон тэгэл энэ томчууд чинь тэгээ дээрлэгчл байхгүй. Тэгээ оюутлогоо дээрээсөө ганц л юм ярих хэрэгтэй. Тэр юу? Оюутлогоо зүгээр зар. Тэр анх эхлээд амлаж исэн 53 тэрбум доллараар нь зар. Тэгээ яах вэ? Тэр 53 тэрбум доллараар нь хот барья. Нэг сайхан хот, эко хоттой болчих. Түүнээс биш бид нар энэ оюутлогоос юм олж долоохгүй чадахгүй шүү дээ. Адгийн наацах нь гэхтэл одоо оюутлогын гэрээг ингэж шалгая гэхэд англи хэлтэй хүн гэдэг байна. Яг нь 8-ны ганц нэг англи хэлтэй, ойр зүрийн дэлгүүр хашааны англи хэлтэй хүн одоо яг сүлээд бий болоод байна л да. Гэрээний англи хэлтэй. Тэр битгий хэл тэр нөгөө Лондонгийн шүүхтэр очиод заргалдах хуулийн англи хэлтэй хүн манай Монголд хэд байгаа л байхгүй шүү дээ яг үнэндээ хэлээд. За тэгээ манай энэ дарганаас чинь бүгд энэ оюутлогоо дээр ямар нэгэн жижиг сажиг тийм үстэй хамгаалтын ч байдаг юм уу, хоолын ч байдаг юм уу, хувц сунрын байдаг юм уу. Одоо юу байдгийн дугуй юм уу одоо тэгэл одоо 9 шидийн юмараа холбогдоод тийм ээ. Тим юм ийм нийлүүлдэг холбогдсон. Тэгээ эдгээр дуурч чадахгүй мэл. Дэвэн дэлхийн шахаа хийдэг. Дуурч чадахгүй мэл. За манай ард түмэн болон дундчуудад боловсрал байхгүй тийм ээ. Бид нар яах вэ? Англиар одоо очиод тэгээд нэг хэдэн шонгор нөхдүүд байж байгаа бид хэд очиод яах вэ? Англиар аа гэсэн мэдэхгүй бид нар яах вэ? Хэцүү шүү дээ. Тэгээ урдны гашуун туршлага байна шүү дээ. Очихлоор будаад алчдаг. Аюултай. Тэгээд нөгөө эх орныхоо төлөө тэмцсэн хүмүүс нь бурууддаг. Эсвэргээрээ идэж уусан хүмүүс нь дээшээ гарчдаг нэг юм шүү дээ монголч. Зүгээр оюутлогыг бол бид нар яагаад ч барахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Зүгээр ганц л юм байгаа. Зүгээр оюутлогыг зүгээр зар тэр 53 тэрбум доллараар тэгэл зайлцгаа гээл тэгэл болоо. Энд дээр бол харин сайхан баталгаа өгөө тийм ээ. Ямар нэг юм гарах юм бол өстой тэр нэг гэдэг баталгаагаа өгөөл 53 тэрбум доллар аваад 53 тэрбум доллараараа сайхан хот барайл. Тэгээ энэ төгжил утаа элдэн хангай байлаар юмнасаа нэг салж аваад тэгээд оюутлогоо баярлалаа гээл тэгэл ингээл дуусгая. Өөр яриад байх юм байхгүй. Тэгээд ч манай монголчууд манай улс төрчид тийм ээ. Манай ард түмэн чи бэлэн юм их дуртай шүү дээ тийм ээ. Юм хөдөлмөр хийж ажил төрөл хийж мөнгө төр болох бол сонирхол байхгүй шүү дээ. Бэлэн юм дуртай чинь тэгээд зараад бэлэн мөнгөнд ороод ирвэл бас ард түмэнд ч хэрэгтэй, нус төрчтөнд ч хэрэгтэй байлгүй. За тиймэрхүү байна. Тэгээд худлаа үнэ ч гэсэн нэг хотын суурьтай үлдвэл дээр бах та таа. За баярлалаа. Баяртай.